Өнгөрсөн жил одоо та бид нар ярьжсэн өнгөрсөн жил одоо бид нар O2-ын төмрийг эд одоо наадмын үеэр ярьж O2-ын төмөртэй тэнцэжсэн бол энэ жил усны аюул бидэнд нүүрлэж байгаа. Ингээд дэлхийн ертөнц өөрөө ийм экологийн нөхцөл байдал ингэж өөрчлөгдсөн байна. Хорвоо дэлхий. Тийм учраас бид нар гай зовлон гамшиг осолд бол байнга бэлэн байхаас өөр аргагүй. Бүх юмаа бэлэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь бидэнд энэ эрдэнэ түүний амь нас гэж нэг хамгийн чухал зүйл байгаа гэдгийг одоо их анхаарч бид нар ажиллах хэрэгтэй байна. Сая цаг үеийн дараагийн бас ярьж байгаа яриан дээр орж шít. Ирэх 10 хоног бол бас одоо ихэнх хэмжээний бороотой 10 хоногуд байх нэ. Ирэх 10 хоногт. Нэг ялангуяа одоо энэ төвийн бүс нутаг одоо ихэнх усхаг бороо орно гэж байна. Баруун аймагуудаар орох юм маань дахиад. Тэгээ иймээс одоо манай улс агуурын эдэм шинжилгээний хүрээлэн онцгой байдлын ерөнхий газар, мэрэгжлийн хяналтын газар, замын цагдаа, батлан хамгаалах зэвсэг түвшин бусад одоо хүчний байгууллагууд энэ бэлэн байдалд байлгах хэрэгтэй хүмүүсээ. Гай зовлон гамшиг ослог гэдэг бол хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Бид нар бэлэн байдалтай л байх хэрэгтэй. Урдсан сэргийлэх хэрэгтэй ард иргэдтэй сайн мэдээлэл өгөх хэрэгтэй. Орчин суугаа нутаг дэвсгэр дээр одоо байгаль цагаагаар нөхцөл байдал яаж хүндрэх үү гэдгийг ард иргэд маань мэддэг байх хэрэгтэй. Тэгэхэд бол бид нар хэд хэдэн ажил хийх хэрэгтэй. Нэгдүгээр энэ урдсан сэргийлэх ажлыг сайн хийх хэрэгтэй байна. Нэгдүгээр урдсан сэргийлэх. Монгол улсад нэг зүйл маш сайн бий болсон. Энэ бол одоо мэдээлэл технологийн одоо боломж давуу тал бидэнд бас байгаа. Энэ мэдээлэл технологийн боломжийг бид нар ашиглаж тийм ээ. Энэ байгалийн гай гамшигаас ард иргэдэд урдсан сэргийлэх ажлуудыг маш сайн зохион байгуулах хэрэгтэй. Хөдөө орон нутаг алсгдсан сум суурин газарт байгаа ард иргэд өөрт нь нэн шаардлагатай мэдээллийг хэрхэн яаж ашиглах вэ? Яаж олж авах вэ? гэдэг талаар ард иргэдэд сургалт зохион байгуулах хэрэгтэй. Сургалтууд зохион байгуулах хэрэгтэй. Гамшиг ослоос яаж өөрийгөө урдсан сэргийлж хамгаалах вэ? Өөрийгөө, гэр бүлээ, үр хүүхдээ хамт олноо, аж ахуй нэгж иргэнэ. Бид яаж хамгаалах вэ гэдэг энэ одоо дадал зуршлыг, энэ мэдлэг боловсролыг, энэ гамшигаас урдсан сэргийлэх боловсролыг одоо үе шаттай олгож байгаа. Тийм энийг улам сайжруулах хэрэгтэй. Нэг ялангуяа одоо энэ сүүлийн үед бий болчиход байгаа энэ радио, телевиз, гар утас, интернет зэрэг энэ мэдээллийн их сурвалжуудыг одоо бид нар маш сайн ашиглах хэрэгтэй. Гар утасны одоо энэ таблет аппликейшнуудыг бид нар одоо боловсруулалт хийж ашигламаар байна. Өөрийн гэсэн аппликейшныг одоо бий болгомоор байна. Цагуурын аппликейшныг. Ийм боломж бидэнд байгаа хөрөнгө санхүүгийн судлаач онцгой байдлын газар цагуурын дарга үндэсний өөрийн монгол хэл дээр аппликейшнтэй болмоор. Төрийн ажлыг эддүүд болохгүй би түрүү хэлсэн одоо амралтын үе болж байна. Хүмүүс амрах ёстой бас. Эдлэх ёстой, эрхээ эдлэх ёстой. Зун цагт манайхан бүгдээ амардаг тэр ойлгомжтой. Гэхдээ төрийн албанд заавал оролцсон байх ёстой. Эзэнгүй албан байгууллага байж таарахгүй. Цагдаагийн дарга амрлаа гэхэд таныг заавал нэг хүн орлоно. Хүчний байгууллага удирдлагад байхгүй гэхэд оронд нь заавал нэг хүн байна. Онцгой комиссийн дарга байхгүй бол оронд нь заавал хүн орлоно. Аймаг сум, орон нутаг бүгд адилхан бүх байгууллага. Нэг ялангуяа манай энэ онцгой комиссийн гишүүд та бүхэн хаана явж байгаа, хаана амарч байгаа энэ асуудлаа байнга мэдээлдэг байх хэрэгтэй юм дарга тийм ээ. Та бүхний утас бол 24 цагаар залгаатай байна шүү.